Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд хаки баяр зохион байгуулагдах үеэр зарим автоцамыг төр хугацаанд хаана. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ хэлж байна. Студид хөтлөгч Гамбтын басан суран ажиллаж байна. Анхаарал хандуулна. Манай улсын их сахиулах ажиллагаанд эмэгтэй албагчдыг илгээснээс хойш 20 жил болж байна. Чингис хаан дурсгалын алтан мөнгөн зоосны хамгийн хүнд нь 1 кг жинтэй. Улаанбаатар Travel Expo 2026 аялал жуулчлалын үзэсгэлэн 12 дахь жилдээ дэлгэгдлээ. Манай улсад болж байгаа насанд хүрэгчдийн шатрын Азийн аврах шалгуурлах тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая хүн үзнэ. Бурхан багшийн их дүүчин өдөр хийгээд сарлын баяртай хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагаагаар дүүрэн өдрүүд амралтын өдрүүдээр хажихвэ. Манай улсын нэгдсэн үндэсний байгууллагын ихийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийнхээ оруулж байгаа хувь нэмрээр 100% Азтай 2 дугаарт ордог. Яг одоо ажиллагааны газар орондоо 80 гаруй эмэгтэй цэргийн албахаагч үүрэг гүйцэтгэж байна. Манай улс 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа баруун сахар дахь минуурсан ажиллагааны цэргийн ажиглагчаар илгээснээр Монгол эмэгтэйчүүдийн энхийг сахиулах замнал эхэлж байжээ. Өдгөө энэ түүхэн үйл явдлын 20 жилийн хойд тохиож байна. Тухайн үед энэ нь Монгол эмэгтэй эрд зэрэг төсвөр хадуужил, эх оронч үзэл, дэлхийн эхийн төлөө хүнтэй хувь нэмрийн илэрхийллийг харуулсан тод жишээ болсон юм. 2006 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 1300 гаруй эмэгтэй албаагч дэлхийн халуун цэгүүд үүрэг гүйцэтгэжээ. 2006 оноос анх хурандаа нэм жаргал энхийг нэгдсэн үндэсний байгууллагын энхийг нэмжих ажиллагаанд оролцсноос хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн байна. За энэ хугацаанд нийтдээ 1300 орчим эмэгтэй цэргийн албаагч маань энэ энхийг дэмжих ажиллагаанд оролцож өөрсдийн манлайлалаар дэлхийн аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Энэ хугацаанд олон сайхан үр дүнгууд гаргасан. Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон тэр сайхан түүхийг бид хүн бас хамтдаа бүтээсэн гэж хэлж болно. Жирийн байлдагч энхийг сахиулагчаас ахуулаад нэгдсэн үндэсний байгууллагын төв штабт албаны дарга хүртэл ийм бүх шатнд манай эмэгтэйчүүд манлайлан дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө үүргээ нэр төртөө гүйцэтгсэн. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 24 жилийн хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг цагдаагийн албаагчдын донд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3% байгаа хэдиж энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Тухайлбал бүгд найрамд Үнэс Судан улсад үүрэг гүйцэтгсэн болон гүйцэтгэж буй зэвсэгчдийн мотоо буудлын 12-аас 15 дугаар ээлжийн цэргийн баг нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог 15% тогтвортой хадгалж байна. Энэ нэгдсэн үндэсний байгууллагын мөрдөдтэй энхийг сахиулагчдын эргэдэгч оролцооны стратеги 2018-аас 2028 баримт бичгийн хэрэгжилтийг Монгол улс бодтой хангаж байгааг илтгэн. Манай эмэгтэй албаагчид энэ хугацаанд зөвхөн цэргийн багийн гишүүн төдийгүй нэгдсэн үндэсний байгууллагын ажиллагааны газар орнуудад цэргийн багийн удирдлага, штабын офицер, цэргийн ажиглагч зэрэг өндөр хариуцлагатай албыг нэр төртөө хашжээ. За манай эмэгтэй цэргийн албаагчид бол маш олон төрлийн үүргийг бол гүйцэтгэж ирсэн 2006 оноос хойш. Яг тоог нь би таад бас сонирхолтой холоо гэж хэлчихье гэж бодож байгаа. Эмэгтэй энхийг сахиулагчид маань энэ 20 жилийн хугацаанд 1300 гаруй эмэгтэй цэргийн албаагчид, эмэгтэй энхийг сахиулагчид байгаа. Эрэгтэй цэргийн албаагчдын тоо эмэгтэй хоёр маань нийлээд 23 мянга байгаа. Тэгэхээр 1323 мянга хүн хоёрын хооронд тооны ялгаа маш их байгаа. Гэхдээ манай эмэгтэйчүүд тооны үед бага мөртлөө чанарын хувьд маш амжилттай явж байгаа. Тэрний юу вэ гэхээр бидний дундаас өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын төв штабт хурандаа цолтой албан тушаал дээр нүүбийн энхийн ажиллагааны газрын гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн дараагаар үүрэг гүйцэтгэлээ. Өнөөдөр бидний дундаас АНМИС ажиллагааны цэргийн хүчний төв штабт хурандаа цолтой эмэгтэй албаагч маань цэргийн хүчний командлагчдаа шууд зөвлөх эрх мэдэл бүхий тийм албан тушаалд үүрэг амжилттай гүйцэтгээд ирлээ. Миний бие 2020-с 2021 онд Монгол улсын цэргийн багийн 10 дугаар ээлжинд хурандаа Энхбаатар загштай цэргийн багийн 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэжсэн. Тухайн үед дэлхийд дахинд цар тахлын үе байсан. Маш бас л хэцүүлсэн л да. Тэр ажиллагааны газар орнд чинь тэр өндөр хэмийн халуунд байнгын масктай тэр хүний сэтгэл зүйч гэсэндээ бас айгүй тийм хэцүү байдаг. Тэр бол миний анхны
тэр ажиллагаа байсан. Бас маш их зүйл сурсан. Ер нь англи хэлийг одоо цааш гүнзгийрүүлэн сурж бие дааж өөрөг гүйцэтгэж болох юм байна гэсэн тэр итгэл үнэмшлийг би тэр цэргийн багаас авсан. За энхийг сахиулгын ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагчдад бол сонгон шалгаруулалтууд маш нарийн явагддаг байгаа. Энэ маань бол одоо бие бэлтрийн хувьд мөн хэлний мэдлэг төвшин мөн одоо ажлын байрны үзүүлэлтүүд өндөр түвшинд байдаг учраас сургалтууд маань ч гэсэн хээрийн байрлалд нэг 30-аас 45 хоногийн хугацаанд явагдана. Энэ сургалтууд дээр мөн бүх одоо сонгон шалгаруулалтанд маань ингээд дараагийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна уу гэдэг энэ бүх сургалтууд маань чиглэлээр явагдчихдаг учраас одоо тухайн орны газар орон дээр очиод үүрэг гүйцэтгэхэд ямар нэгэн асуудал байдаггүй. Монгол Улсын хэрэгч зэвсдүүчний эрхийг хамгаалж хөрөлсөх 2024 онд Нэгдсэн Улсын байгууллагын Ерөнхий Ассамблеийн 79-р чуулганд оролцох үеэрээ энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй энхийг сахиулагчдын эдлэх хувийг 15% хүрэх амлалтыг өгсөн. Энэхүү зорилт өнөөдөр манай улсын төл засгийн хүчин чармайлтын үр дүнд бодит ажил болон хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар энхийг сахиулах ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас олон тооны эмэгтэй албаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар ажиллагааны газар оронд 80 гаруй эмэгтэй цэргийн албаагч үүргээ нэр төлтөө гүйцэтгэж байна. Энхийг сахиулах эмэгтэйчүүд 20 жил өдөрлөгөөс Жанчуудорж Баттар Живгэний Павловнаар мэдээллээ. Монгол банк Чингис хаан дурсгалын зоосыг Чингис хаан үндэсний музейд байрлах их эзэн Чингис хааны алтагдсан хүрэл баримлын загварт тулгуурлан бүтээжээ. 1 унц 5 унц 1 кг-ын мөнгөн зоос, 1.2 г, 1 унц 1 кг-ын алтан зоос, нийт 6 төрлийн алт мөнгөн дурсгалын зоос гаргажээ. Их эзэн Чингис хааны сувалдрыг таниулах зорилгоор Монгол улсын ерөнхий хэлж хөрөлсөхийн санаачлагаар Монгол банк их эзэн Чингис хааны алтагдсан хүрэл баримлыг бүтээж Чингис хаан үндэсний музейд 2025 онд байршуулсан юм. Харин Монгол банк энэхүү баримлын их цагаараар Чингис хааны дурсгалын алт мөнгөн зоосыг худалдаанд гарлаа. Үүгээр Чингис хааны гих тодтолтой дурсгалын зоос дахин нэмэгдэж байна. Чингис хаан маань бол дэлхийн мянганы сууд хүнээр тодорсон Монгол үндэстнийг нэгтгэсэн, Монголын их гүрэн байгуулсан энэ хаанаа бол бид нэр одоо доосон дээр буулгаж ингээд анх удаа энэ бас олон төрлөөр бас нэлээдгүй том хэмжээтэй за үнд нэлээ үнд сэн оруулж бүтээж байгаа нь өөрөө бас энэ Монгол улсын түүх за Монгол онцны эрдэнэсийн сан за энэ түүх зоос судлаачид цуглуулагч энд мөн одоо бэлэг дурсгалд ч гэсэн их үнэтэй бүтээл болж байгаа нь бас сайн зүйл гэж ингэж үзэж байгаа. Мөн 1 унц цулан алтан 0.5 г, 1 унцын зооснуудын ард цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэгэлдэг гэлүүшэ технологиг ашигласнараа онцлогуулсан байна. Зоосны хамгийн ихний хөлбөрийг их эзэн Чингис хааны алтагдсан хүрэл баримлын загварыг гаргасан, мөн зоосны ихийг уралсан төрийн саярхалт, урлагийн гавьяа зүтгэлтэн уран баримлч болдод бэлгэлсэн юм а. Ер нь альва монументал ажлууд нэлээд цаг хугацаа ордог. Их загвар дээр түрүүн би нэг бүлэгтэй энэ ажлын хэсгийг дурдсан. Тэнд маш олон эрдэмтэд дээр нь одоо Чингис хааны музейн захирал чулуун өдргээд маш олон хүний тийм шүлтүүрээр тийм орсон гэхэд болно. Үзэгчдэд сонирхуулахад Монгол банк дурсгалын зоосыг жилбэр тодорхой сэдв, түүхт онцлог, үйл явдал зориулан цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Эдгээр нь хөрөнгө оруулалтын болон цуглуулгын үнэт төвд тооцогддог юм а. Эрхэм үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.1% нь тэгээс 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2% нь эрэгтэй, 48.8% нь эмэгтэй. Энэ хичээлийн жилд цэцэрлэг болон ерхий боловсролын сургуульд нийт 1,78,7 мянган хүүхэд суралцжээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 56,222 хүүхэд шинээр мэндэлснээс 38 мянга гаруй нь Улаанбаатар хотод, 17 мянга орчим нь орон нутагт мэндэлжээ.
Үндэсний статистикийн хорооноос олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээлжид сонирхолтой статистик буюу хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишель, Амин Эрдэнэ, Нандин Эрдэнэ, Номин Эрдэнэ, Ингчин гэсэн нэрс зохилж байгаа бол харин эрэгтэй хүүхдүүдэд Ананда, Тэмүүлэн, Төвлөр, Бэлгүүн, Эрхэс гэсэн нэрс түгээмэл байна. 6 дугаар сарын ихээр баруун аймагуудын нутгаар дулаан байх бол зүүн аймагуудын нутгаар сэрвтэр байна. Тодорхойлбол 1-р 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүцэж хүчтэй салхи шуургатай байх төлөв ажиглагджээ. Харин 2-р 10 хоногт ихэнх нутгаараа дулаан өдрүүд занхилж хураашилт нэмэгдэж болзошгүй. Тэгвэл 3-р 10 хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай адар бороо орох төлөвтэй байна. Гандан тэгчлэг хийх хүсэлтээр Бурхан багшийн 2 их шавийн Ренсрелийг залхаар болжээ. Бурхан багш болон гэгээрсэн хутагт хувилгаадын лагшин буюу биеийн шарилыг чандарлах үед үлддэг совд шиг жижиг төрөл бүрийн өнгө бүхий хатуу ширэхгүүдийг нь маш ариун дээд шүтэн адис жанлав шингэсэн эдгэж үздэг. Тиймээс ариун Ренсрелүүдийг энэтхгийн агарын хүчний тусгай нислэгээр авчирч гандан тэгчлэг хийдэд 10 хоногийн турш залхаар болжээ. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америк нэгдсэн улсын Мичиганы их сургууль хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг гол мод хэмээх газарт илэрсэн Монголын эзэнт гүрний үеийн 7 дурсгалыг малтан судалжээ. Уг газрыг тус сумын малчин анх илрүүлж холбогдох газарт мэдэгдсэн байдаг. Малтлах судалгаагаар Монголын эзэнт гүрний түүх, нийгэм соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдол бүхий олдвор хэрэглэгдэхүүн гарснаас цэвдэгтэй хүрсэнд 700 гаруй жил болсон шаазан вартай өрөм алджээ. Дэлхийн болон бүх Оросын 3 удаагийн авраг Бурадын нэгт тамирчин Баяр Батлаев би зохилтуудыг хаадаг бол та с ิจ гтэй дуудлагыг хаагаарай. Энэ нь заллингийн эсрэг хамгийн найдвартай хамгаалалт юм гэж уриалжээ. Гар утасны дуудлагаар дамжуулан хувийн болон дансны мэдээллийг олж авах гэсэн захим заллингийн эсрэг тэрээр энэхүү урьдчилан сэргийлэх аянд нэгдсэн байна. IS глобал зарим үйл явдлыг цөөн хормоор хүргэлээ. Улаанбаатар Travel Expo 2026 аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-ноос 31-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ гарч байна. Тус үзэсгэлэнгээр дамжуулан хүмүүстээ судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад туслах, дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Нийслэлийн аялал жуулчлалын газраас Улаанбаатар Travel Expo аялал жуулчлалын үзэсгэлэнг жил бүрийн 5 дугаар сард тогтмол хийгээд 10 гаруй жил болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар Travel Expo 2026 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд өнөөдөр аль биесээр нээлттэй гэлээ. Энэ удаагийн үзэсгэлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн судалгаатай төлөвлөгөөтэй аялах соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесээ дэлгэх талбарлуулах зорилготой юм. Энд үсэн иргэд зуныхаа аялал амралтыг төлөвлөхдөө энд оролцож байгаа аялал жуулчлалын компаниуд, жуулчны баазууд, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын газруудын мэдээллийг авах. Тэгээ ингэснээр төлөвлөгөөтэй төлөвлөсөн зөв аялал зохион байгуулах гол зорилго нь оршиж байгаа. Тус үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газар болон дотоод болон гадаадын тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын аялал жуулчлалын компаниуд, жуулчны баазууд, агаарын тээврийн болон зочид буудлын үйлчлэгээ эрхлэгчид өөрсдийн шинэ хөтөлбөр, хямдралтай үйлчлэгийг танилцуулж байна. Мөн энэхүү үзэсгэлэн зорин ирсэн иргэд мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан аяллаа төлөвлөх, урьдчилан захиалах болон шууд худалдан авалт хийх боломжтой юм. Түүнчлэн салбарын мэргэжлэнүүдийн илтгэлүүдийг сонсож аяллаа хөтөлбөр, чиглэлийн талаарх цогц төлөмж зөвлөгөөг авч байна. Манай Ховд аймаг бол Орлон угсаатны үлгийн нутаг гэдгээр онцлогтой. Бид нар одоо 1500 км-ийг зорж одоо аялал жуулчлалынхаа үйлчлэгээ эрхэлдэг 5 аж ахуйн нэгжийн төлөөлөлтөөгөө мөн Ховдыг дүүлдэрлсэн брэнд бүтээгдэхүүнээд одоо танилцуулаад аялал жуулчлалаа одоо сурталчлахаар Ховд аймгаа сурталчлан таниулахаар одоо хүрэлцэж ирсэн байна. Манай Сааны залуучуудын аялал жуулчлалын компани болохоор Хайнан дахь одоо аль бие усны төлөөлөгч байгаа. Хайнаны аялал жуулчлалын аль бие усны төлөөлөгч байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол Хайнан дахь одоо ямар газрууд гоё вэ? Хаана ямар буудал бууж болох вэ? Тэдгээр бүх газруудаа бид нэр гэрээтэй байдаг. Тийм учраас Монголд одоо аялагч нартаа ерөнхийдөө бол 5 цаг шууд нислэхээр хамгийн ойрхон далайн эрэг бол Хайнан байгаа. Тийм учраас Монголд одоо аялагч нартаа зориулж
одоо энэ аялын бүтээгдэхүүнийг санал болгодог. 뉴스는 이제 올해 출시한 Өнөөдрийн арга хэмжээнд бид 2 бүтээгдэхүүнт оролцож байна. Эхний бүтээгдэхүүн маань Jeju-Air руу чартер нислэгтэй аялын бүтээгдэхүүн. Хоёр дахь бүтээгдэхүүн Jeju-Air Ava компани хамтран усан болон Инчоны чиглэлд эрүүл мэнд алжаал талах хямдралтай аялын бүтээгдэхүүнтэй оролцож байна. Нийслэлийн аялал жуулчлалын газрын зүгээс жилийн 4 улиралд төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулдаг. Энэ хүрээнд тус газрын зүгээс энэ сарын 31-нд Монголын Бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдтэй хамтран Бурхан багшийн их дүүжийн өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн эх сарын 6-7-ны өдрүүдэд олон улсын талын салхи мото фестивал арга хэмжээг зохион байгуулна. Энэ фестивальд Монголын мото спорт сонирхогч залуучууд болон Оросын албаны улс, бүгд найрамд хятад ард улс зэрэг дотоод гадаадын 3000 орчим мотоциклчид оролцсон гэдгээ мэдэгджээ. Мөн үүний зэрэгцээ 6 дугаар сарын 13-наас 15-ны хооронд Тэнгэр нэртэй олон улсын бөөгийн фестивалыг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дэлхийн нийт 42 улсаас 200 орчим оролцогч ирэхээр одоогийн байдлаар бүртгүүлсэн байна. Түүнчлэн эх сарын 27-28-нд нийслэлийн аялал жуулчлалын газраас нийслэлийн иргэдийн өдөр, Улаанбаатар хотын өдөр, Хүрээд зам даншиг наадам зэрэг арга хэмжээг хүйд олон удагт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж байна. Жанчуудаарч Баттар, Живганы Павлов, Пөрөвшөрөн Марлма, Айс Глобал. Их мастер дэлхийн 4 удаагийн авраг Хово Ифан тэргүүтээ 28 орны 248 тамирчин Улаанбаатар хотод болж байгаа насан туршидчдын шатрын Азийн авраг шалгуурлалт тэмцээнд оролцож байна. Тэдний 148 нь олон улсын зэрэгтэй. Шадарчдын ухаанаараа урсан уран нүдлэр дүүрэн өрнөх энэхүү тэмцээнийг Asian Individual Chess Championship 2026 захин хуудас болон YouTube chess.com live chess платформоор олон улсын тайлбарлагчдын тайлбартай шууд хүлээн авч үзэх боломжтой. Арууд үргэлжлэх насан туршидчдын Азийн авраг шалгуурлах тэмцээн Швейцар системээр явагдана. Тэмцээний шагналын сан 100 мянган Америк доллар юм. Монгол улсад маань ийм том тэмцээн нээлттэй хийж байна. Таны сэтгэл ямар байна? Маш их өндөр байна. Аз ТV авраг шалгуурлалт тэмцээн маань өөрөө бол маш өндөр ач холбогдолтой. Дэлхийн цомд одоо оролцох эрхээ авдаг. Тэгээд ТV-ийн одоо бүхэл сайн шатарчид оролцдог. Одоо ерөнхийдөө Орос, Хятад, Индхэг, Азербайджан, Казахстан, Узбекистан гэдэг ингээд айгүй олон сайн шилдэг тамирчид ирэлцэн байна. Айгүй хүчтэй бүрэлдэхүүнтэй тэмцээн болох гэж байна. Ер нь за одоо энэ тамирчин бол эвгүүдээ гэж харж тооцож байгаа тамирчид ямар тамирчин байна вэ? Эмэгтэй ангилал бол нийтдээ 102 эмэгтэй тамирчин оролцож байгаа. Миний хувьд бол Монголоос чансаагаараа нэгч ихсэж байгаа. Энэ тэмцээнд бол 14 ч ихсэж байна. Тэгэхээр миний өрсөлдөгчнөр бол маш хүчтэй, сайн өрсөлдөгчнөр байгаа. Самбаноми чамаа хэн гэдэг вэ? Төвшин жаргал явахын зэ гэдэг намайг. Рейтингээр хэд үчиж байна? 101-т чигчээсэн. Энэ чиний оролцож байгаа анхны тэмцээн үе юм том. Гуравдах. Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан? Ямар амжилт үзүүлж байсан? Казахстан нэг тэмцээнд ороод тэгээд Азийн сурагчдын Азийн аврагт орж ирсэн. Энэ тэмцээнд ямар амжилт үзүүлэе гэж зорж байна мэд. Ер нь өрсөлдөгчнөр бүгдийг хожих бэлтгэлтэй байгаа юу? Бэлтгэлтэй. Энэ удаагийн тэмцээний аврах тамирчин 15 мянган ам долларын мөнгөн шагнал хүлээж байна. Түүнээс гадна 4 эрэгтэй тамирчин, 1 эмэгтэй тамирчин дараа жил болох дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна. Очень понравилось. Би Монголд анх удаа ирж байна. Их таалагдлаа. Ойрхон байсан түүхийн дурсгал газруудыг үзсэн. Сайхан амттай хоолтой юм байна. Бүх чадлаараа хичээж тоглох болно. 21 дахь удаагийн тэмцээний бүх үргийг ухаалаг шатрын хүлэг ашиглан захимаар дэлхийд даяараа шууд болон дата хэлбэрээр дамжуулна. Шадар тоглох дуртай шатар сонирхдог хүмүүс Asian Individual Chess Championship 2026 захим хуудас болон YouTube chess.com live chess платформоор тамирчдын уран гайхалтай нүүдэл, оновчтой шийдэл, хурц гарааг үзэх боломжтой. Аз ТV авраг шалгуурлах нэр хүнтэй тэмцээн Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа боловстой нэгдүгээр. Хоёрдугаар тэмцээний онцлог бол хамгийн том баг оролцож байна. 28 орны 300 орчим тамирчид оролцож байгаагаараа одоо хамгийн олон оролцогчтой тэмцээн болж одоо Азийн авраг шалгуурлалтанд төгөлдүүлж байна.
Манай улсын хувьд Азийн аврах шалгаруулах тэмцээнээс 3 тамирчин медаль хүртсэн байдаг. 2019 онд их мастер мөнхцөл хүрэл, 2023 онд их мастер гавьяа тамирчин мөнгөн туул хүрэл, 2025 онд олон улсын мастер мөнгөн цул мөнгөн медаль хүртэж байжээ. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчидаа Ice Global телевизийн зүгээс амжилт хүсье. Доржин Цингэнжав, Евгений Павлов, продюсер Марлма, Ice Global. Энэ амралтын өдрүүдэд хүүхдийн баяртай холбоотойгоор соёл урлаг болоод спортын үйл явдлууд өрнөн байна. Гэр бүл өр хүүхдийн хамтаар цагийг зугаатай, цэнгэлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой. Гагцхүү үзэгч таны сонголтоос хамаарх нь хамгийн гол нь бурхан багшийн их дүүчин өдөр, тамхины эсрэг олон улсын өдөр тохиож байгааг бүү мартаарай. Түүнчлэн Өмнөговь аймгийн хан хонгор сумын оюутны хүндийн үнэгт хэмээх газарт сайхны сарлын баяр 12 дахь жилдээ болно. Ингээд амралтын өдрүүдээр хайчваа. Улсын гэрмэн Эрдэнэ театрт 30-31 6 дугаар сарын 1-нд Царцаа намжил 3 ертөнцийн аялал гэр бүлд зориулсан адал явдал драмын жүжигтэй Монгол ардын үлгэрээс амилсан 3 ертөнцөд намжилхүү бусадтай харилцах, итгэх, суралцах, хайрлах тухай олон асуултынхаа хариултыг олно. Жүжигийн үйл явдал бүхэн хүүхдэд тулгардаг асуудал, дүр бүхэн нь хүүхдийн эерэг болон сөрөг төсөөллийн биелэл байхаж. Жүжигийн зохиолыг баяраа бичиж найруулагчаар нь хишиг заяа ажиллажээ. Улсын филармонд бүх нийтийн хөгжмийн боловсрал болон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан ээлжит тоглолтоо 30-ны бям гарагт төлөвлөх гэж байна. Энэхүү уламжлал энэ жилээс шинэ хуудас нээж Баян Монгол Big Band-ийн уран бүтээлчид хүүхэлдэйн болон аним кинонуудын шилмэл хөгжмийг анхудаа тайзнаа амлуулна. Гайхамшигт гэр бүл Аладдин, Мангасуудын ертөнц, Супер Марио, Cowboy Weber, Mask, Оддын дайн гээд хүүхэд залуучууд төдийгүй эцэг эхчүүдийг ч мөн дурсамжаар аялуулна. Улсын дөрвөлжгийн Эрдэнэ театрт 6 дугаар сарын 1-ний 17 цагаас Дэггүй Лиз бүжгийн жүжигтэй Францын хөгжмийн зохиолч Хэролдын муу хамгаалагдсан охин хэмээх бүжгийн жүжиг Дэггүй Лиз нэрээр хүрч байна. Хоёр бүлэгт энэхүү жүжигийг анх 1789 онд Бордо хотын Гранд Опера театрт тоглож байжээ. Харин улсын дөрвөлжгийн Эрдэнэ театрын тайзнаа 2017 оны 5 дугаар сарын 27-нд анх тавигджээ. Улсын хүүхэд залуучуудын театрт Ухаант мэрэгэн хүүгийн ад явдлаар дүүрэн аялал бүхий Арслан Хүлэгт Баатар хүүхдийн жүжигтэй жүжигийг сүхтарж бичиж энхээ найруулжээ. Жүжигт хүүхэд багчуудын мөрөөдлийн ертөнц цөм багтжээ. Тиймээс тайз, дуу, дүр, хувцас гээд хүүхдүүд нүдэн автаж үздэг байна. Тус жүжигийг 6 дугаар сарын 1-ний 11 цагаас ганцхан удаа тоглоно. Нийтийн буюу зохиолын дуу, дуучдад дуртай үзэгчид Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын дуу ордныг зориорой. 31-ний 11 цагаас говьт жүжигчин дуучин цогц сайхны ээжим минь өмнөр тоглолттой. Тоглолтод дуучин Алтан Жаргал, Батминд, Жавхаа сайхан Үрийн Туяа, Сайн Төмөр, Энгүүн, Мишель, Уянга, Хөөмич, Минд Баяр, бүжигчин Мантухай нар оролцоно. Жонжин болдог Монголын үндэсний морьт хүрээлэнд Улаанбаатар циркийн хамтарсан Эзэн Чингисийн дөөл сэдвт морьт жүжигчилсэн тоглолт. Аса аренад Дэлхийн цирк Монголд 2026 улсын хүүхэлдэйн театрт үнэн шударга зан байгаль ихтгэлийг харьлах хамгаалахын ач холбогдлыг таниулсан бүчрэн хурууд хүүхэлдэйн жүжиг тус тус үргэлжлэн тоглож байна. Мөн Sky Resort цанын баазнаа байрлалтай хүн театрт ардын урлагийн тоглолттой тус театр 6 дугаар сарын 1-ээс 10 дугаар сар хүртэл өдөр бүр тоглоно. Түүнчлэн AIC Step Arena-д Diamond Circus модын хамтарсан Happy Monster гэр бүлийн фестивалтай 12 цагийн туршид үргэлжлэх баярын хөтөлбөрөөр гэр бүлээрээ хамтдаа цоо шин мэдрэмж, адал явдал, сайхан бүхнийг багтаасан гайхалтай ертөнцийг бүтээнэ гэж зохион байгуулагчдын зүгээс амлаж байна. Тиймээс Happy Monster гэж нэрлэжээ. Амралтын өдрүүдэд хүүхэд багчуудын хөгжил оролцоог дэмжиж гэр бүлийн үнцнийг бэхжүүлсэн хамгийн том үйл ажиллагаа бол төв зэнгэлэг хүрээлэнгийн сурын талбайд болох Kids Expo 2026 нэгдсэн үзэсгэлэн худалдаа юм. Салбартаа тэргүүлэгч хүүхдийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй байгууллага хүүхэд болон гэр бүлд зориулсан шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.
Монгол бүхий өргөнөө 30-ны бям гарагт 11 цагаас Хөвсгөл аймгийн Алагэртэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн арслан Жанцан Батбүрүү Мөнхсүх Инх 50 Баатар нарын нэрэмжит аймаг цэрэг сумын цолтой 256 бүхий барилдаантай. Мөн 31-ний ням гарагт Монголын үндэсний ардчилсан нам байгуулагдсны 20 жилийн ойд зориулсан улс аймаг цэргийн цолтой 256 бүхий барилдаантай. Харин 1-ний 19 цагаас одонгоо зөв ээжээ тоглолттой. За ингээд төгсгөлтийн 31-нд Сүхбаатарын талбайд болох 1000 зүйл өргөх буян үйл ажиллагаанд нэгдэрэ. Айц глобал амралтын өдрүүдэд болох соёл урлаг болоод спортын зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэнд Баасан гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.